За туулгал дээр ирсэн байна. Спиннингээр загасчилж байна. За ерөнхийдөө бол ийм нэг салаад игээд те ийм 60 хата спиннер буюу халбаг хэрэгжилж байна. За энэ бол 4 г 5 г байна тийм хүчтэй байна. За уурхны хувьд бол Major Craft-ийн $1.6 орттой ультралайт уг 2-10 г шиддэг Sena. За тамар бол 2500. Shimano Stratic хэрэгжилж байна. Тэгээд ус ерөнхийдөө жоохон хэмжээ их байна. Өнөөдрийг хүүт өдөр байна. Салхитай хүүт өдөр байна. Тэг хэр одоо үр дүнтэй байх нь үзье. Shit. Тарчлаа шүү дээ. Фүү. Ямар хаалт ба. 60 хат спиннер яагаад энгийнээс илүү вэ гэхээр яг л санийх ерөнхийдөө бол усны хэмжээ их байгаа нөхцөл бол жоохон гүнээр хурдан живнэ. Байндаа хурдан өрчих гэсэн үг. Нийтлээ хөөж одоо энүүхэн эндээс авч штэ. Тэгэхээр тэнд каст хийгээд бол энэ хүртэл хөөж гэсэн. Тэгээд цаадлын эрэг бол гүнзгий байгаа учраас энэ жинтэй одоо өвөөш бол маш хурдан гүнд очиж живж гэнэ гэсэн. Ерөөдөө ёроол жоохон дээгүүр явж байгаа. Тийм учраас арай илүү одоо ах магадлал нь арай илүү гэж үзэж байгаа. Баг зэрэг зогсоон эсвэл одоо юу гэдэг твч магийн зүйл хийж байгаа. За нэг салаад игээтэй байсан учраас болтгож магадгүй. Тэрлээ. За тэгээ үзэндээ одоо нэг ханахуу болоход бол нэг за 1-2 цаг 2 цагийн зай байх шүү. Үзэндээ. За нэг бас давуу тал нь бол одоо 60 хат спин бол маш хол шийдэгддэг. Одоо усанд орох шаардлагагүй. Тэгээд эргээс шууд каст хийгээд одоо хүссэн газар өргөж чадж байгаа. За ийм байна. Тэгээд одоо ерөнхийдөө бол жоохон дээшлэн тийшээ голын одоо харьгаалсан хэсгээр дээшээ гарч ингэж одоо хоёр тал руугаа шийдэж ингэж загшлаад үзсэн та. За ийм их байна да. Хоол холоос Сюлинок. Бас хөө.
Хай. Энэ хөрхөн кинок байна. Нэг салаа тгий. Баярлалаа. Энэ хөрхөн кинок байна. Тулгалаас авчин дээрээс яаж хазалж юм болов уу? Шинэ болчих байна. За. Цалаа. Өшийн сонирхол өшин ийм нэг салаад игэтэй юм хөш байна.